Эрэгтнээс чих хилтгий, эдэллээс домб хилтгий, эрднээс дун хилтгий. Нэг сонин хууч яриа. Сэтгэл мэдрэлийн өвчтөн саран туяа эмнэлгээс оргож эмч нар дээр дооргүй эрэл сурал болцгоолоо. Түүнтэй хамт нэг өрөөнд хөвтөж байсан цэцгээ гихч өвчтөн. Харуу бүрий болохын үед цэнхэр цувтай хүн цонхон дээр ирж түүнийг дуудсан. Саран туяа гарахгүй гэж орны толгооноос зуурж байсан ч нэг мэтгэд татагдан татагцаар цонхны өмнө очиход урт нарийнхан шөвгөр гар орж ирээд чирээд явчихсан. Би дараа нь цонх руу очиж харвал юу ч болоогүй юм шиг байсан гэжээ. Эмч нар цэцгээгийн үгэнд итгэлгүй бусад өвчтнүүдээс асуусан ч яг л тэр үгийг давтж байлаа. Тэгээд тэр өдөр ээлжтэй байсан асрагчаас нь лавлахад тэр цэнхэр цувтаа хүний нүүр нь их цонхгор хэрнээ толгой нь их том байсан. Саран туяаг орны толгооноос зураад бархирах үед тэр хүний царайнаас хөхөвтөр туяа гарч өрөөний гэрлийг бүдгэрүүлж байсан гэж ярьжээ. Эмч залуу энэ асрагч олон жил сэтгэл мэдрэлийн өвчтнүүдийн дунд байсаар байгаад бас л согогтой болчихж гэж утсан байна. Тэгээд тэр саран туяагийн өвчний түүхийг олж уншив. Түүний өвчний түүхэнд гинтийн зүйлд цочирдсноос болж хий юм харж ганцаараа байхаас ихэд айдаг гиснээс өөр онц сонин зүйл байсангүй. Харин саран туяа нь одон орон судлаач мэрэгжилтэй одоо хүртэл хань ижилгүй явсан нэгэн ажээ. Бүр эцэг ихийнхэн ч овг нэр байхгүй юм. Эмч залууд хоёр давхрын төмөр сараалцтай цонхоор өвчтөн яагаад ч гарах боломжгүй мэт санагдаж зарим ажилчид өвчтнүүд хувилдаж байна гэж бодох болов. Тэрбээр саран туяагийн гэрийнх нь хаягийг олж аваад өөрөө баривчилж ирэхээр явлаа. Түүний суудаг байсан гих 5 давхар ягаан байшингийн үүдэнд сууж байсан эмэгнээс танаа байранд саран туяа гэдэг хүн байдгүй гэхэд эмгэн тийм ээ тун сайхан охин байсан юм. Даанч болохгүй устай нийлж аваад бусдад хорлогдчихсан юм да гэж. Түүний үгэнд гайхсан эмч ямар хүмүүс гэвэл эмгэн цэнхэр цовтнууд гэсэн байна. Тэрбээр эмэгний үгийг нэг их тоосонгүй явсаар саран туяагийн амьдарч байсан байрны хаалгыг тогшвол нийлээд удсны эцэст хинбэ гэсэн хөгшин хүний дуу гарлаа. Эмч би саран туяагийн эмч нь байна гэхэд хаалга нээгдэж хөх царайтай туранхаа өвгөн гараад ирлээ. Тэрбээр толгоогоо цухуулгаад түүнийг олцгоо юу гэхэд эмч үгүй тэр эмнэлгээс орчихлоо химээвэл өвгөн баярлсан байртаа хаалгаа дийлгэж орохыг өрөв. Гэрт нь орвол энд тэндгүй цаа сүглэрж цонхоор нь өвлийн хүүтэн салхисан гинэж байлаа. Тэрбээр өвгнийг иргэн ажиглавал хөвөнтэй өмд цамц нэхий бэйли өмсөн харагдана. Эмч уучлаарай өвөө, саран туяа аль өрөөнд цуудаг юм бэ гэхэд өвгөн чиний харж байгаа өрөөнд саран туяа суудаг байсан. Би түүний эд зүйлсийг энд хадгалж байгаа гэд харанхуй өрөөнд орууллаа. Тэр өрөөнийхэн цонх мөн л ялгаагүй дэлгээтэй байх бөгөөд энэ тэндгүй дуран авайнууд байх юм. Эмч та саран туяагийн хамаатан уу гэхэд өвгөн яалаа гэж би чин зүгээр л манаач гэв. Мань нэр тажиргалтай байр өвгөн зэрэг урдаас бэлдсэн юм шиг санагдаад явчихав. Тэрбээр та саран туяагийн аав ээж болоод одоо байж болох хаягийг нь мэдхүү гэтэл өвгөн түүний аав ээжийг нь ч мэдэхгүй юм гэж. Эмч явхаар шийдээд үүдэн дээр нь очиод иргэн хараад өвөө тэр цэнхэр цувтаа хүн гэдэг чинь хэн юм бэ гэвэл өвгний царай ховсгиж цонх руу хартал
ямар нэгэн хүний сүудэр үзэгдэв. Тэр сүудэр тодор цэнгэр цувтаа хүн харагдсанаа хажуу тийш алга болоход өвгөн "Алив чи эндээс хурдан яв. Албан газар хүн байлгаж болохгүй" гэд түүнийг түлхэн гаргаж хаалгаа. Эмч залуу яаран сандрангүйсээр гарч нөгөө цонхнуудыг эргэн харвал хав харанхуй хэрнэ хөх туяа бүхий хүмүүс түүний араас харж байх шиг санагдсан байна. Тэрбээр гэртээ ирээд цонхоо хааж аваад орондоо орсон ч нөгөө өвгнийд харсан хөх царайтай хүнийг бодсоор л байв. Эргэж хөрвөөсөөр байгаад өглөө болгоод ажилдаа очтол совилогч бүсгүй. Нөгөө өвчтөн саран туяачин эргээд ирсэн шүү гэлээ. Эмч гадуур хувцааж тайлалгүй явсаар өрөөнд нь очивол саран туяа цонхоор тэнгэр ширтээ зогсож байна. Тэгэхээр нараас нь төгөж очиод "Та юу харж байгаа юм бэ?" гэхэд "Хоромоо санаатныг харж байна" гэв. Энэ эмэгтэй 38 настай гэхэд санчигнийх нь ус бууралтаж царай нь хурзиж өнгө алдсан байв. Эмч залуу түүний гэр орон аав ээж манаач өвгөн цэнхэр цувтаа хүмүүсийн талаар асуусан ч тэр хариулахаас татгалзлаа. Ингээд мань нэр өрөөндөө ортол совилогч бүсгүй саран туяагийн шархыг боох болсныг дуулгалаа. Түүний цээжин дээр 4 том түлэгцэн мөр байв. Ямар нэгэн халуун төмрөөр өрөмцөн мэд үзэгний толгой багтах хэмжээний нүх гарсан байлаа. Саран туяа шархандаа нэг их зовирлон шаналхгүй байгаа нь илт байсан бөгөөд энэ өдрөөс хойш эмч түүнийг хараанаас салгалгүй ажиглаад цоо ирүүл болохыг нь олж мэдлээ. Тэгээд тэр өдөр түүнийг дуудаж өрөөндөө оруулаад "Та маш олон жил сэтгэл мэдрэлийн өвчтний дүр тоглолоо" гэхэд эмэгтэй түүн рүү нэг хажин харснаа. "Тийм шүү. Би энд яг 5 жил 6 сар 8 хоног хэвдсэн байна. Эндээс явахын өмнө нэг галзуу эмэгтэй тухай ярьж өгье" гэхэд эмч дуугүй толгой тоглоо. Тэрбээр энэ дэлхийг тойроод хүмүүсийн мэдэхгүй гариг ертөнц үе олноороо бид биш тэд биднийг сонирхож алган дээр тавиад харж байдгийг. Хүн төрлөختөн шоргоолжиг дээрээс нь хардаг шиг л ширтэж байдгийг. Дэлхийн шинжлэх ухаан даанч хөгжөөгөө болохоор сансар окторгуугаас ирдэг олон мянган ертөнц ихнийг үздэггүй. Миний тэр мэдих эмэгтэй оюутан байхаасаа эхлээд од гариг руу ширтэж байгаад өөр ертөнцийн хүмүүсийг олоод харчихсан. Тэд түүнийг мэдэнгүүтэл онцолж шинжилгээ хийх туршилт болгосон юм. Эмэгтэй өөрийн сонссон мэдсэн зүйлээ тэдэнд дамжуулж байхгүй бол устгах нь ойлгомжтой байсан. Хамгийн сүүлд нь тэр хүмүүсийн сэтгэл мэдрэлийн өвчний талаар судлах үүрэг авсан бололтой юм. Харь ертөнцийнхэнтэй холбоотой хүмүүс бидний дунд зөндөө олон бий. Залуу минь худлаа гэвэл тэр хүнийг хар гэд цонх руу заахад эмч давхин эргэж харсан ч юу ч олж харсангүй. Төд удалгүй саран туяа өрөөнийхөө хаалгаар бус хаагуурн чимбэ гараад алгуулсан байлаа. Өвчтнүүд болон асрагч нараас түүнийг асуувал нөгөө л хачин түүхээ ярих авч хин нөгөө эмэгтэйг дахин олж хараагүй юм гинлээ. Та YouTube дээр Тулаан нэвртэй подкастыг сонсож байна. YouTube-с өөр платформ дээр юм уу вебээр үзэж байвал наадах чинь миний зөвшөөрлгүйгээр танд хүргэж байгаа хулгайн бичлэг юм. Бичлэг маань таалагдж байвал subscribe тавьчаад дарж хонхоо идэвхжүүлээрэй. Ингэснээр та дараагийн бичлэг ороход цаг алдалгүй үзэх юм. Нэг сонин хууч яриа. Энэ ертөнц дээр харь гариг чөтгөр шулам хий үзэгдэлгээд тайлагдаагүй онцгой мэд зүйл хүн төрлөختнийг хүрээлсээр байна. Нэрд түүхч амар Монголд октийн овог ус байсан. Тэдний ирчүүд нь дайн байлдаанд алагдсан учраас эмэгтэйчүүд нь ширэнгэн ойд очиж амьдрах болжээ. Харин яаж үржиж хөгжиж байсан нь сонин гэжээ. Үүний сацуу Оросын нэрд эрдэмтэн Владимир Цов Монголд октийн омог хинтийн нурууны хөвчөд байсан гэж бичиж үлдээсэн байна. Эдгээр сонин баримтууд дээр эрдэмтэн Пирлягуа нэмэр өргөж
хинтийн ууланд Якутаас гаралтай нохоо эртээ эмэгтэйчүүд байсан гэж тэмдэглэжээ. Тэрбээр Хинти аймагт очиод энэ талаар нэлээд судалгаа шинжилгээ хийж байсан гэдэг. Эрдэмтэн Бирлэвгад нутгийн иргэд нэгэн сонин явдлыг ярьж өгчээ. Тэр нутагт Сэретер гэгч Хинтийн нуруунд гарч ян хөвчөд явж байгаад гүн шуугууд байшинархуу модон овоохнууд байхыг олж үзсэн байна. Тэрбээр шууд очихоос имэж холоос ажиглавал дандаа хар зүсмийн 10-аад нохой анд явахыг харжээ. Харин байшингаас нь арьсан дээлтэй хүүхнүүд гарч түлээ бэлдэж байгаа үзэгдэнэ. Төд удалгүй нохоонууд бор гөрөөс зээрийн махыг хэсэглэн авчирж гэр гертэ оруулгажээ. Сэретер ийхүү холоос хэсэг ажигласны эцэст ногтыг анд явсны дараа нэг байшинд ороод явчихж. Тиймч царай муутай гимэргүй эмэгтэй түүнийг ихэд гайхсан байртай харсан боловч мэндэлсэнгүй. Манай хүнийг дөхөд очиод түүний толгойных нь үс нохооны сэрвээ шиг арзан босож шүдээ яр залгсан байна. Түүний аманд нохооны шүд шиг хурд соёог ялалцж байвгэн. Сэретер байшингаас гарууд дагаж гарсан эмэгтэйг цохиж унгаан ухаан алдуулаад мориндоо дүүрч аваад давхижээ. Тэгээд уулнаас 10 км холдсны дараа нохот араас нь нэхэж явааг харжээ. Мань ир сайн мортодоо ирдэ давхиж явтал нэг том хар нохой юугүй араас нь ороод ирсэн байна. Тэр нохой морийг нь уй өсгийдөөд 20 км газар хөөсний эцэст ард хоцоржээ. Сэретер уртсандаа очиж нөгөө хүүхэнд хоолунд өгсөнд идсэнгүй. Харин түүхийн мах шорон дээр хайтал ухас хийгээд өмгчгэж байв. Тэр эмэгтэйг сар гарууд иргэдээ байлгасан ч чансан мах идүүлж чадаагүй юм. Ингээд нэг өдөр мөнөө хүүхнийг зүхтаах гэхэд нь араас нь будаад алччихжээ. Энэ нь ам дамжсан яриа хидиж үнний ордоо байж болох юм. Ганц Бирлэвгач биш. Нийлээд олон хүн Монголд хорхой нүдтэй хүмүүс болон нохой эртээ эмэгтэйчүүд байсан гэж ярьдаг. Ир нохой хүүхэн хоёрын дундаас гарсан үр удмынх нь эрен гүлэг, эм нь охин хүүхэд гардаг байжээ. Энэ хорвоод чинь сонин хачин зүйл гэж зөндөө байх юм да. Учрыг нь олохгүй байсаар байгаад нас дуусах бах. Үнэн үү худлаа юу бүү мэд. Та өөрөө тунгаан бодно буй за. Нэг сонин гооч ярианууд. Та YouTube дээр Тулаан нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. Бичлэг маань таалагдсан бол subscribe тавьчаад дарж хонхоо идэвхжүүлээрэй. Ингэснээр дараагийн бичлэг ороход танд цаг алдалгүй мэдэгдэл очих юм. Мөн Facebook дээр Тулаан нэвртэй гэсэн хуудсыг минь дагаарай. Танд эрүүл их сайн сайхан бүхнийг хүсье.